Хинтээ аймагт өнгөрсөн хугацаанд 1039 айлын орон сууц ашиглалтанд орсон, мөн архигүй Хинтээ, захин Хинтээ зэрэг хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж чаджээ. Орон нутагт чиглэсэн бүтээн байгуулалтын ажлыг иш хүчтэй үргэлжлүүлэхэд иргэдийн сонголт чухал гэдгийг Ардчсан намын даргын хөлд онцолсон. Хинтээ аймагт Ардчсан намаас Хүдрбаатар, Гарамгаабатар, Оюунбаатар нар улсын хурлд нэр дэвшиж байгаамаа. Өнгөрсөн 90 жилд Хинтээ аймгийн төв 500 айлын стандартын шаардлага хангасан орон сууц байсан. Энэ 4 жилд 1039 орон сууц ашиглалтанд ороод айлууд нь орсон байна. Хүмүүсийн нүдэнд харагдж байгаа том ажлуудыг гарт өргөж байгаа ажлуудаас та бүхний хамгийн сайн мэдгийг би хэллээ. Улсын хурлын даргын хөлтийн уулзалт Дорнод аймагт үргэлжилсэн 2012 оноос хойш Дорнод аймагт бүтээн байгуулалтын ажил эрчтэй өрнөж 1246 айлын орон сууц өнгөрсөн хугацаанд баригдсан байна. Ардчсан намын даргын хөлд Монгол хүн 2020 хөтөлбөрийг тус аймгийн иргэдэд танилцуулсан юм. Энэ удаагийн сонгуулийн сэдв юу байх вэ гэдгийг бас бид нар дотроо бодож байх хэрэгтэй. Манай Ардчсан намаас ярьж байгаа зүйл бол нэг хоёр зүйлийг л яриад байгаа. Ухрах юм уу? Эсвэл одоо урагшлах юм уу гэж. Өнгөрсөн 4 жил бол амаргүй 4 жил байсан. Элдв янзын өчнөл болсон. Гэсэн хэдий боловч бид нар энэ улс орныг бол урагшин ахиулсан. За улсын хурлын даргын уулзалт хийсэн 3 дахь аймаг нь Сүхбаатар аймаг байлаа. Сүхбаатар аймагт бизнес эрхлэлт нэмэгдэж, татвар төлөгч иргэн аж ахуйн нэгжийн тоо 2009-оос 2015 оны хооронд 2 дахин өссөн байна. Чаддгүй хүний сул угаас илүү чаддаг энэ залуучуудаа дэмжмээр байгаамаа. Чадаад ирсэн Сүхбаатар аймгийг бас гадны хинч ирсэн халуун хүүдэн устай, хоолн намттай, заман цэвэрхэн, хүмүүсийн царайц сайхан тийм ээ. Хэдий энэ одоо бүтээгч байгаа ажлынхаа заа нэг бүгдийг хийж чадаагүйсэн өдий зэрэгтэй авч авсан энэ багаар би маш бахархаж байна. Энэ багууд байгаа учраас бид нар хөгжих ёстой юм аа. Улсын хурлын дарга Ардчсан намын даргын хөлд улсын хурлын гишүүн Амар Жаргал нар зүүн бүсийн аймагуудад ажиллаж Монгол хүн 2020 хөтөлбөрийг амжилттай танилцуулсан юм а. За өнгөрсөн 4 жилийн хугацаанд Хинтээ, Дорнод, Сүхбаатар аймагуудад бүтээн байгуулалтын ажил үр дүнтэй хийгдсэн гэдгийг нутгийн иргэд хэлж Ардчсан намд итгэл хүлээлгэж байгаагаа илэрхийлж байсан юм а. 9.7 мянгад хүргэсний зэрэгцээ 2009-оос 2015